Жилбөр гэр бүл хүүхэд залуучдын өвчлийн газраас зохион явуулдаг томоохон ажлуудын нэг бол шилдэг хүүхдүүд шалгаруулах ёслолын ажиллагаа юм а. Энэ жилийн сурлагын шилдэг хүүхдээр Эрдэнэ өргөө цэцлбэр сургуулийн 12-ын А бүлгийн суралцагч Ган Толгой охидтой буян ундрах. Онцгой амжилт гаргасан хүүхдээр Эрдэнэ өргөө цэцлбэр сургуулийн 5-ын В ангийн суралцагч Мөнх баярын номин жаргал. Спортын шилдэг хүүхдээр Эрдэнэ өргөө цэцлбэр сургуулийн 12-ын Б бүлгийн суралцагч Баасан Жив охидтой ангирмаа. Бүтээлч хөдөлмөрч хүүхдээр Эрдэнэ өргөө цэцлбэр сургуулийн 11-ийн А бүлгийн суралцагч Цогт Магна охидтой алтан гэрэл. Урлагийн шилдэг хүүхдээр Штенкний нэрэмжит 12 жилийн 1-р сургуулийн 12-ын А ангийн суралцагч Насан жаргалын Аз заяа. Оролцооны шилдэг хүүхдээр Хишиг өндөр сумын Бүрэн дунд сургуулийн суралцагч Цолмонгийн Ган Зөрөг нар тодорч шагналаа гартаа авлаа. Аймгийн багш нар гэр бүл найзуудтай баяртай юмнууд хатны өдөр биш шүү. Хамтлан хүн зүгээс ч ажиллахгүй шүү. Хүн хөдөлмөрлөж зөвхөн тусалж нойргон. Тэгээд мөрөн хөргөцөд нутгийн чинь нэмжээма. Хонда ажлаас зөвхөн аваад 12 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч мөргөн зөвлөсөн. Тэр шалтгаан амжилттай бид нэр шинэ оны ментор яа. Энэ ажил 4 жил нэг удаа аймгийн зөвлөлийн тамирчид аваад хүмүүс шинжилнэ. шийдэх хүүхдүүд яадаг байгууллагын Тааштай хүүхдүүд спортоор хичээллэж эрүүл чирээ Мөн 2016 оны хүүхдийн төлөөх онцлог 9 үйл явдал шалгарлаа. Эрдэнэбаатар даргатай боловсрол соёл урлагийн газрын сургууль цэцэрлэгүүдийн бүрэн камержуулалт, хамтдуурч даргатай биеийн тамир спортын газрын усан спорт сургалтын төв, оюун бэлэг даргатай гэр бүл хүүхэд залуучдын хөгжлийн газрын чадвах бэхжилт хөрөнгө оруулалт, наран твэ даргатай эрүүл мэндийн газрын хөгжлийн бэрхшээлтийн хүүхдийн өрөө, төвшин мөнх даргатай нийгмийн бодлогын хэлтсийн хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэнгийн хэсэгжилсэн бүтээн байгуулалт, даш болжин даргатай хүүхдийн парламентын хүүхдийн оролцоог дэмжсэн ажил үйлчилгээ. Ууган баяр даргатай онцгой байдлын газрын осол гэмтлээс урьдчилан сэргийлэх сургалт нөлөөллийн ажил. Ганц цэцэг даргатай Дэлхийн зүүн олон улсын байгууллагын Булган хангаан нутгийн хөгжлийн хөтөлбөрийн зуудын төсөл. Очир ут даргатай Булган мэж компани усны эрүүл ахуйн талаарх сургалт нөлөөллийн ажлын үр дүнг онцлог үйл явдлаар тодорлоо. 2016 оны хүүхдэд ээлтэй байгууллагууд шалгарч шагналыг гартаа авлаа. Үүнд Эрхэн баяр засаг даргатай Бүрэг хангай сум хүүхдэд ээлтэй сумаар шалгарч Саран твэ эрхлэгчтэй тоогооч нарын холбоо Болд Эрдэнэ захиралтай Хаан банк Батхүү захиралтай Ингэж чацрагын компаниуд тус шалгарлаа.